Сайн байцгаана уу? Чадан цагийн маань сайтаас бэлтгэн хүргэж байгаа премьер хичээлийн маань 8 дахь хичээл өнөөдөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ хөө хичээлээрээ бид нэр өнгийг хэрхэн янзлах вэ? Ямар өнгө бидний хийж байгаа видеог мэдээж яг үндсээр орж ирэх юм бол одоо саарл нэг өнгөтэй биш гэдэг ч юм уу те. Олон өөр өнгийн баланс тоглон өөр дүрснүүд орж ирсэн байгаа. Тэр болгоныг яаж янзлах вэ гэдэг нэлээд олон арга байгаа. Тэр болгоноос би нэг яг ойрхон байнгын хэрэглэгддэг хэдэн аргуудыг ингээд та бүхэндээ зааж өгье гэж бодлоо. За тэгээд та миний өмнө яг байгаа дүрснүүдийг жоохон баяжуулъя. Тэгэхэд бол бид нэр өмнө хичээлдэр үзсэн дүрсээ импортлох хэсэг рүү ороод хэдэн нэн зүрийн дүрснийг үзье. За ингээд оруулж ирсэн бүх дүрснүүд маань ерөнхийдөө өөр өнгөтэй байгаа. Бүгд нэг юм өдөр аваагүй. Бүгд зарим нь нартай, зарим нь сүүдэртэй гэх мэтчлэн юм. За эндээс дотор авсан нэг дүрс оруулж ирье. За ингээд дүрс болгон өөр баланстай байгаа учраас энийг одоо яаж янзлах вэ гэдгийг за ер нь бол видеогоо бид нэрлээд монтажлаад бэлэн болгоцсон. Яг экспорт хийхэд бэлэн болгосныхаа өмнө бид өнгөө янзалдаг байгаа. Тэгээд өнгө янзлахад contrast, brightness өөр эсвэл lumetri гэдэг ч юм уу маш олон аргуудаар бас өнгөийг янзалж болно. Color correction ч гэсэн ашиглаж болно. Аль эсвэл бид нарт анхны хичээл дээр илүү ихний хичээл дээр энэ пресетүүдийг ашиглаж болно гэж хэлжсэн. За жишээ нь энийг аваад үзье. За гэх мэтчлэн ингээд эднээс авч ашиглаж болно. Гэхдээ ер нь бол яг ийм бэлэн темплейтүүдийг ашиглах гэхээр ерөнхийдөө яг бидний авсан дүрсэнд эсвэл бидний яг ингээд хүсэж байгаа тэр өнгө бол их бэлэн гарч ирдэггүй учраас энэ үгийг ашиглаад байдаггүй маа. За тэгэхээр бид нар өөрсдийнхээ энэ дүрсэнд өнгө өгнө гэсэн. Жишээлбэл за нэгдүгээр бид нар энэ эффект хэсгээсээ контрастыг нэмж хасах гэдэг юм уу? Тийм зүйлийг хийж болно. Тэгэхэд бол brightness get and contrast. Энийг өгөхөд бидний дүрсний одоо нөгөө цайралт гэдэг ч юм уу тэрийг хэсгүүд нь байхгүй болох боломжтой. Эндээс бид нэр за контрастын нөлөө болж нэм brightness-ийн нөлөө болж байна. Хасуулын болж байна. За эндээсээ контрастын нэмж хасаад ингээд яг тухайн регионд тодрол ер нь бол тодрол юм л да. Контраст би бол brightness contrast-ыг бол байнга өгдөг. Энэ нэг арга нь нөгөө арга нь болохоор бид нарт өнгөний одоо файлтай ажиллахын тулд маш олон. За эсвэл prog amp. Гэт энийг өгөх юм бол одоо дүрсийг илүү ингээд гоё тодорхой гоё болгож болно. Одоо энэ дээрээ бас brightness-ийн contrast-ийг нэмж болж байна. Эсвэл ийм өөр өнгөтэй болгож байна. Эсвэл saturation-ийг нэмээд яг энэ байгаа өнгөнүүдийг тодруулж болж байна тийм ээ. Color correction өнгөний баланс тохируулдаг өнгөтэй холбоотой одоо эдгээр бүх эднийг бол та бүхэн өөрсдөө оролдож үзэх хэрэгтэй. Change color нь яадын color balance жишээ нь color mixer нь яадын бүгдийг ингээд дүрсэн дээр ингээд тавьж үзээд за color balance гэсэн чинь тэ заримаас нь дүрсийн өнгийн нэмжийг хасж гин гэх мэтчлээ. Энийг бол хүн бүх одоо энэ цагт ингээд бүгдийг ингээд тайлбарлахад бол боломжгүй. За ийм хоёр аргаар контраст бас өгч болж байна. За нөгөө арга нь болохоор Windows CSS энд color гэж байх хэрэгтэй. За энэ ээж. Энэ туслах цэцгийг гаргаж ирээд энэ дээр гараад ирчин тийм. Эндээс бид нар тухайн дүрсэн дээрээ хэрэгтэй
өнгийг бид гаргаж ирж болно. За энэ basic correction гэдэг дээр болохоор ерөнхийдөө цайралтуу эсвэл ингээд жоох харлуулах уу, контраст өгөх үү, байх уу, light highlight буюу нялсан байдлын яг уу жоохон арилгах уу, энэ whiteness гэхээр жоохон цагаан юм болгоод цагаан өнгө юм. Тэгээ back гэхээр бас жоохон хард хэсгүүдийн тодруулдаг. Тэгээ saturation-ыг бол та бүхэн мэднэ. Яг үндсэн өөрийнх нь өнгийг бол ингээд маш гоё юм болгодог. Одоо тодруулдаг гэх юм уу. За creative хэсэг дээр болохоор faded гэдэг юм аа. Энийг тийм нэг юм сэндүүч юм шиг. Ер нь энийг сүүлийн үед маш их хүмүүс одоо видеонд ашиглаж байгаа гэж би бодож байна. Яа тэгэхээр нэг юм Canon-ы маягийн лагийн харж байгаа хаа. Тийм гоё өнгийг би болгоод өгдөг. Тэгээд энэ эдгээр одоо эднээс ингээд өөрийнх нь тухайн хүсэж байгаа өнгийг гаргаж ирээд. За жишээ нь энийг curve-ийг нэмээд гасаад гэх юм бол эндээс ингээд ийм өнгө гарч ирнэ гэдэг ч юм уу. Яг энэ бол RGB 3 өнгөний сонголттой. Энийг яаж өөрчлөх вэ? Энэ бол яг тухайн хүний тухайн хүний видеон дээр ямар зүйл хийх гэж байгаа, ямар өөрчлөлт хийх гэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад одоо сонголтууд өөр байж гарч ирнэ. Ингээд үндсэн тооны бас өөрчилж байж байна. За гэх мэтлэн lumetric color-оор бид нэр дүрсийг видеон дээрээ янзалж болно. Дүрс болгон дээрээ бид нэр ингээд өнгө тавиад байна гэхлээр бас нэг маш их цаг орох юм шиг санагдаж байна. Энийг хөнгөлжлөх нэг арга нь юу вэ гэхлээр түрүүн энд баруун доод болно. Энийг хуулиастай цааш ихтэй дээрээс бид нэр adjustment layer буюу энэ layer-ыг үүсгээд яг энэ layer дээр бид нэр өнгө өгч болно. За энэ layer-ыг бид нэр ингээ өнгө өгчих юм бол энэ видеоны туршид хэдэн ч цагийн видеонд ингээд нэг өнгөө ингээд тавьж болно. За жишээ нь энийг болохоор мэдээлэл contrast and brightest гэж нэрлэе л да. За ингээд brightness-тэй ингээд өөрчлөө. Adjustment layer-ыг төвчүүлээд бид нэр өнгөө сонгоод энэ дээр жоохон brightness, contrast жоохон нэмээд өчтөнө. За contrast-ыг бас жоохон нэмээд өчөө. Тэнгүүт ингээд энэ нийт дүрсэн дээр ингээд харж штэ contrast нь зарим дээр нэгдсэн байна, зарим дээр нь бүр contrast ихтэй дээр нялсан байна. Тэгэхээр яг бүх дүрсэн дээрээ тавьж болохгүй байх нь яг ийм ижил мастай дүрсэн дээрээ бид нар юу хий. Энэ харвааны дүрсэн дээр бол энэ хэрэггүй байх юм шүү дээ. За ингээд өнгийн тодруулчлаа. За дахиад adjustment layer өгөөд за энийг нөгөө нэг color-ыг нэмэлцэл л да. За энэ дээр нэмлээ. За одоо ингээд color хэсгээ ингээд дараагийн зам дээр нь тавьчихъя. Энэ дээр нь давхарлаад ингээд ерөнхийдөө энэ харагдаж байгаа, энэ brightness харагдаж байгаа, color-ын одоо color-а бид нүсэлээ. За нэг арга нь энэ saturation-ыг нэмээд ялгаа нь saturation-ыг ялгааг харж байгаа. Ингэж. За curve дотроос энэ saturation curve нэмээд гэх юм бол ингээд бүр тодруулах боломжтой. За ингээд энэ ижил тоонтой дүрснүүд дээр бид ингээд тавиад өгч болж байна. Ингээд үгүй. За түрүүний миний ярьжсэн faded гэдгийг бас ингээд гаргаад өгч болно. Just layer гаргалаа. Faded. Нэг гэж faded хаанаас юм бэ? Дотор faded film ороод тэр нэг тийм энэ өнгөнд энэ ялангуяа надад их хайтаан санагдав. Faded өгчлөө.
За ингээд fade өгчлөө. За ер нь бол ингээд geometry color энэ effect control дотроос effect-ээс color өнгөний бүхэн color-уудыг бас ашиглах боломжтой байгаа шүү. Тэгээд энэ бас ямар өнгө тавих уу, яаж өгөх үү, гэрлийн нэмэх үү, хасах уу гэдэг бол бас монтажлж байгаа хүн юу монтажлж байгаа вэ, ямар зүйл хийж байгаа вэ гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бас өөрчлөгднө. Энэ би ерөнхий танилцуулга маягаар оруулсан учраас бүх энэ деталь хэсгүүдийг одоо оролдож үзээд, шалгаж үзээд, за жишээ нь энэ нь яад юм бэ? Энэ гэхээр энэ киноны одоо синематик өнгөтэй болгохын тулд бид нэр юу хэрэглэх вэ, тийм ээ? За ингэ шарыг өгсөн чинь ийм болж байна. Яг ингээх мэтчлэн бид нэр энэ үүлэн байлгах уу гэх мэтчлэн зүйлүүдээ бид нэр өөрийн дураар сонголтоор хийх учраас миний дагаж миний энэ хийж байгаагаар бол ингэж хийх албагүй програмаа сурч байгаа л учраас энд байгаа эффектүүдийг бүгдийг орж үз, шалгаж үз, юу гэдэг, яадгийг бүгдийг ингэж сонирхоод үз. Дүрс болгонд нарийн деталь анхаарах хэрэгтэй. Энд тоглож байгаа гадны хэдэн цагийн ч зөрүүтээс хамаа бүх дүрснүүд нэг л тоонтой байх хэрэгтэй гэдгийг ерөнхийдөө анхаарах хэрэгтэй байна. За тэгээ өнөөдрийн өнгөнийг хэрхэн хийх вэ, дүрсээ өнгөө яаж тохируулах вэ гэдэг энэ хичээл маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн манай Чадан цэгийн сайтын YouTube channel руу ороод subscriber дараад тэгээд бид нэр бусад бичлэгүүдийг, бусад хичээлүүдийг үзэж сонирхох боломжтой байгаа шүү. За дараагийн хичээлээр одоо видеог яаж цаана юм оруулдаг юм бэ гэдгийг та бүхэнд харуулах болно. Тэгээд дараагийн хичээлээр эргээд уулзцгаая. Баяртай.